Налах дөрөвдчийн дулааны станц баригдах, барилгын суурь ажлын суурь тавих ёслол болж байна. Энэхүү шин дулааны цэглэгээ станц ашиглалтанд орсноор орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль зэрэг нийгмийн дэд бүтцийг бүтээн байгуулахад суурь нөхцөл бүрдэх юм. Өнөөдөр Налахад 2000 орчим шинэ орон сууцны барилгын ажлууд шинэ стандартын дагуу баригдаад эхлээд явж байгаа. Тэгээ энэ орон сууцны төсөл хөтөлбөрүүд хэрэгжих, түүнээс гадна айл өрхүүдийг орон сууцжуулах, иргэд энэ байгаа газартаа өөрөөр хэлэх юм бол энэ 3-4-р хороо гээд аслагдсан ороодууд дэд үтсэдийн бид давхар татчих ажлыг хийгээд өгөхөөр амны орон сууц дулаан эрчим хүчээр хангах боломж өгсөн бүрдэх юм байна. Налах дүүрэгт 40,000 гаруй иргэн оршин суудаг. Дулааны станц нь ашиглалтад орсноор 7,900 өрөх 19,000 хүртэлх айлын орон сууцны барилга төвлөрсөн дулаан шугам сүлжээгээр хангагдах юм байна. Мөн төслийн хүрээнд 1.4 км дулаан дамжуулах шугам сүлжээг шинээр барьж 0.5 км сүлжээг өргөдгөн шинжилнэ. Манай Налах дүүргийн одоогийн ажиллаж байгаа дулааны станц ба 69 мегаватт. Үндсэндээ хүчин чадалт тулцсан. Ямар ч нөөцгүйгээр өвлийн ачаалын үед аварын байдалтай ажиллаж өнөөдрийг хүртэл ирсэн. Манай дулааны станц хамт олон бүхий л хүчин чадлаараа идэх зүтгэлээрээ өнөөдрийг хүртэл ямарсан налахчуудыг гал алдахгүйгээр ажиллаж ирсэн. 100% хөрөнгө оруулалттай Монголын компани шалгараад ажлаа эхлүүлж байна. Тэгээ энэ маань эхний ажил гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. 2 дахь 3 дахь багцын ажил хамтран хийж дуусчиж энэ станц ашиглалтанд орно. Одоогийн төлөвлөж байгаагаар дараагийн 2 багцын ажил дээр улсын төсвөөр мөнгөн суугдаад асуудалгүй шийдэгдээд явах юм бол ирэх намар гэхэд дулааны эрчим хүчээ үйлдвэрлээд Налах хотод бол дулааны түгээж эхлэх ийм төлөвлөгөөтэй явж байгаа. 1996 онд анх дулааны станцаа өргөтгөж байсан. Үүнээс хойш 30 жилийн турш дулааны станцаа өргөтгөж хүчин чадлыг нэмж чадаагүй. Тэгэхээр бас налахчуудын сүүлийн 30 жилийн үеийн хүмүүсийн маань хүсэл зорилго биелж байна гэсэн үг. Налах дүүрэгт жил ирэх тусам хүн амын төвлөрөл нэмэгцээр байна. Тиймээс бүсчилсэн хөгжлийн хүрээнд Налах дүүргийг хот болгон хөгжүүлэхээр төлөвлөж байгааг мэдээллээ.